Сайн байцгаана уу? Ойрын хугацаанд бичлэг хийсэнгөө. Sorry. Тэгтээ би бүр амар гой хумсаа амраасан. Хумсаа амрааж одоо нэг амар гой химэл хумс хий гэж бодож байна. Энэ удаад ууг нь цаасаар урцгадаг гэл humсгүй бол поли humс хий гэж бодсон боловч ерөөсөө нөгөө нэг урцгадаг цаас маань дууссан учраас авах зав болдохгүй авч чадсан дараа нь яаж цаасаар урцгадаг humс хийх үү аргаасаа хуваалцъя. Энэ удаад болохоор смарт типээрээ humс хийнэ. Энэ смарт типэн humс маань амар гой ганган л байхыг хүсэж байна. Яг тэгэхээр би нөгөө нэг 3D гэл авсан байхгүй юу? Тэр хийхдээ тэмүүгээр захиалж өгсөн. Яг ямар ахын сайн мэдэхгүй байна. Тэгээд тэрийг ашиглана. Ямар хөө бодолтууд хийх вэ гэдэг санаагаа Pinterest-ээс харсан бодолтуудаа та хэдэд харуулъя. Энэ нэг ийм хөөрхөн humс байна. За тэрний дараагийнх нь болохоор энэ бас амар зөвөн байгаа. Гэхдээ би цаанаар будахгүй. Цаанаар будах гэхээр урт humс жоохон юм цахаанлаг байхаар жоохон яа байд юм аа. Ийм байна. Тэгээд бас энэ амар хөөрхөн. Энэ бүр амар ганган байгаа зү. За иймэрхүү хитэн будалд сонгоцсон байж байна. Эндээсээ харж агаад ямар тач нэг товгор цэцгийг нь олвол хийн. Энэ 7 хурууны энийг би хиймээр байгаа. Энэ тийм амар гоё тийм амар ганган мэдрэмж надад төрүүлээд байгаа байхгүй юу? Тийм болохоор энийг хий гэж бодож байна. Энэ хитээс ер нь түүгээд надад гоё санагдсан идийг ашиглаад одоо жишээлхэн болвол тэр энэ жигчэн урууны хэсэгтээ бол энийг хийчихье гэж бодож байна. Амар хөөрх санагдаад байна. Юу ч гэсэн ингээ бүгдийг нийлүүлээд би ер нь яг ийм humс хийнэ. Одоо энэ зурган дээр гарч байгаачлан. Энэ humсаа одоо бүндөө уралцгаая. Тэгээд хамгийн амар сонирхолтой юм авсан заяа би. Миний маникюр юмнууд амар замбраагүй болоод тэгээд амар их байгаадс ахгүй. Тэгсэн мөртлөө хэрэглэхгүй нэг тийм хогийн өнгөнүүд байгаад миний будадгүй өнгөнүүд байгаад исэн. Тэр будагнуудаа би бүгдийг нь хаяад тэгээд humсныхаа будагны хэрэгслийг бүр амар гоё зэгцэлсэн. Тэрийг би танарт харуулъя. За та харах билнэ үү? Маникюр юм хийдэг цүнх авсан. Энэ амар хөөрхөн заяа. Энэ доотлынхын цахилгаантай хэсэгт нь будагнуудаа игээд энэ дээдлэлт нь болохоор гэрлээ их зориулттай юм байлээ. За энэ цүнх заяа. Энэ доотлолтоо будгаа идэг гэсэн штэ. Би ингээд будгаа ийцэн. Тэгэнгүүт энэ дээрээ ингээд нөгөө нэг үзэгнүүдээ хийцэн. Энд болохоор юм биер шиг юмнууд хийцэн. Тэгээд энэ дээр ингээд шигтгэнүүдээ хийцэн. Энэ дээр болохоор нэмэлт юмнуудаа ингээд хийцэн байгаа. Ингээд будагнуудаа ингээд бүгдийг нь ичгээр амар гоё цэвэрхэн заяа. Будаг нь асгарч урсан гэсэн юм байхгүй. Тэгээд надад амар гоё санагдсан. Тэгээд шууд ингээд цахилгаандаа ингээд болоо. Ингээд аваавчихна. Дээдлэлт нь болохоор эндээс ингээд хийдэг юмнуудтай. Тэгээ энэ талд нь болохоор ингээд энэ полид байна. Тэгээд ингээд уусахтай юм байна. Тэгээд ингээд гэрлээ хийцэн. Тэгээд энэ глинсерийн сав мавыг бас бүгдийг хийцэн. Тэгээ ингээд хөвөн. Тэгээ энэ будагныхаа юм хийгээд ингээд ер нь энэ дээдлийн сав дүүрчт юм байлээ. Тэгэд би энийг тэмүүгээр захиалж авсан. Надад бол үнэхээр үнэндээ таарсан боломжийн санагдсан. Энийг нэг 27-30 мянгаар авсан. Тэмүүгийн нөгөө нэг урамшууллын тэрт нь орох юм бол ер нь бол үнэн хасагтаал ах юм шиг үлээ. Тэгээд энэ дээр болохоор ийм нэмэлт гоёл чимэглэлүүдээ бүгдийг хийгээд зэгцэлсэн. Тэгээ ингээ бүгдийг хийгээд зэгцэлсэн чинь бүр ийм амар гоё зэгцтэй мэдрэмж төрүүлээд байгаа. Энэ бол өстой гоё юм билээ. Ийм юм байна. Ийм хөөрхөн юм аваад ер нь бол бүх юмаа зэгцлээд хийцэн. Тэгтээ зарим юмнууд маань багтаагүй.
Тэгээд дахиад нэг цүнх аваад зарим юмнуудаа нийлүүлээд бас хийчихье гэж бодсон. Бодолтондоо орохын тулд бүүндээ эхлээд үсээ боогоод өөрийгөө бэлдээт. За тэгээд бодолтондоо орцгоё. Хумсандаа орцгоё. Бүр ойр тумсаа будаагүй, ойр тийм амар ганган байгаагүй болохоор амар гоё юм. Тэгээ би хумсаа амрааж хата бүр хумсаа үнэхээр бүр жинхэнэ гаргуунд нь гаргасан заа. Тэгээд гаргуунд нь гаргасан хумс манаас ямар ахна таад хараарай. За тэгээ бодолтондоо оръё. За ингээд хэрэглэгдэх материалуудаа хажуу талдаа бэлдээ тавьчлаа. Маха цэвэрлэегүй амар удсан болохоор дэрэлээр маха цэвэрлэнэ. Энэ болохоор манай типийн аах бас будагныхан бейсийг тавих ууногийн strong base байна. Энэ болохоор суур өнгөө тавьж болохын эсвэл энүүгээр тавьжлах ингээд хоёр өнгөний сонголт гаргаад ирсэн. Дээдлийнх нь бас гоёл чимэглэл тэгээд зарим нэг өнгөнийх нь суур өнгийг хийх зорилгоор ийм улаан өнгийг сонгосон байгаа. Энэ болохоор топ нь байна. За тэгээд дээр нь энүүгээр энэ нөгөө нэг нэмлийн шавар шиг чимэглэл хийдэг юм. За тэгээд энэ дээр ингээд хоёр шигтгээ бэлдсэн. Надад өөр шигтгээ ер нь бол байхгүй. Тэгээ улаанаар нэг хумсаа уусгая гэж бодоод энэ хоёроо бэлдсэн байна. Тэгээд нэг хумсан дээрээ энэ гинжиг хий гэж бодоод энэ гинжаас бэлдсэн байна. Тэгээд шигтгэн авахгүй саа голтон тавьчих гэж бодож ин цэцэгнийхаа. Энэ дээр нь болохоор ийм цагаан өнгийн саа бэлдсэн. Тэгээд цагаан өнгөөр зураас зурж чимэглэхээр болов гэж бодоод энийг бас бэлдсэн байна. За тэгээд тип, клинсер одоо би тижэл түрхсэн байгаа учраас арилгах юм, тэгээ хөвөн, тэгээ гэрэл. Тэгээд ингээд энэ дрелний хушуунууд маха цэвэрлэх хоёр зүйл мэдээж гөвөх шотг маань хэрэгтэй. Тэгээд энэ болохоор яг ингээд 8 6 5 6 2 гэсэн номерууд миний өмсөнд таарахаар байгаа. Тийм учраас бүгдийг ингээ бэлтжлээ. Хумсаа хийж эхэлцгээе. Би хумсаа амраагаа тийм амар болгосон. Гэхдээ одоо бүгдээ энийг амар гоё болгож хувиргацгаая. Хамгийн эхлээд тижэлээ бүгдийн сайхан аз тооноор арилгаад цэвэрхэн болгочоод хумсныхаа хэлбэрийг засаад хумсаа аваад сайхан цэвэрлчихнэ. Хумсан доор байх учраас нэг амар хэлбэртэй та нар анхаарахгүй байж болно. Гэхдээ хумсаа шууд авахд хумсны гоё хэлбэртэй байлгамаар ах юм бол энэ хэлбэрээс гоё гаргаад өгсөн ч болно. Би болохоор юм дугуй хэлбэртэй болгоод бүгдийн сайхан янзлсан. Одоо үрцгийг унгачаад маха авалт руугаа орно. Маха авахын тулд эхлээд мэдээж эерэг маха түлхэнэ. Маха түлхчээд дараа нь болохоор нөгөө үзүүрээр нь маха хөндөлж өгнө. Маха хөндөлж өгчөөд ингээ бүгдийн сайхан шоткороо цэвэрлжээд дэрэлээрээ гоё янзлаад өгнө. Зүүнээсээ баруунаасаа зүүн гэсэн ийм хоёр шугамд хоёр замаар явна гэсэн үг. Тэгээд мэдээж эерэг махныхаа хоёр хажуу талыг сайн үрээд өгөх юм бол махны чинь хоёр хажуу тал гоё зөөлхөн хатуураа тахгүй айгүй аятайхан байдаг шүү. Тэгэд ингээд ер нь бол боломж олдох юм бол маха авахтаа салахгүй авах хэрэгтэй. Тэгээд дараа нь вапороо сайхан үрж цэвэрлээд тэгээд энэ нөгөө нэг миний хоёр хажуу талын мах нэлээд амар болцсон байсан болохоор тусгайлан дээрэлтэж өгсөн. Одоо сайхан глинсерээрээ бүх хумсаа арчаад бейсээ тавиад эхлэн шүү дээ. Бүх хумсандаа маш цэвэрхэн бейсээ нэмгэн тавьж өгöd. Тэгээд эхний давхарлалтаа сайхан хатаагаад өчнө. Ийм гоё цэвэрхэн. Бейсээ тэгээ сайн хатаах хэрэгтэй гэдэг. Би энэ дээр 120 секунд хатаасан. Гэрлээ ингэж байршуулж агаад смарт типээ наах юм бол амар идэг. Одоо ингээд сайхан үзүүр дээр нь бейсээ тавьчаад ингээд хуйтуулаад шууд хатаачна. Тийм болохоор нэмэлт өөр гэрэл авах шаардлагагүйгээр шууд ингэж байрлуулж байгаа хатаачвал амар идэв шүү. За ингээд нэг хумсаар нь сайхан хатаач наагаад дууссан болвол бүгдийн нэг мөсийг хийж агаад дахиад нэг 60 секунд гүйцэд хатаачаарай. Тэгэх юм бол илүүгүй найдвартай тогтцсон ч гэсэн илүү бат бөх болно гэж би боддог. Тэгээд өөрийнхөө хүссэн хэлбэрээр болгохын тулд эхлээд хайчлаад
уртаа тодорхойлж байгаа. Тэрний дараагаас би зөвөн альмент хэлбэртэй болгочихсон учраас бүх хоёр хажуу талын хумсны утгаараа аваад өгсөн. Яагаад гэхээр нэг амар их юм үрж тамира барлгүйгээр тэрийг хумсны утгаараа авах боломж байвал хавцсан зүгээр санагддаг учраас хавцсан одоо ингээд гоё бүх хэлбэрийн адилхан янзлаад өгнө. За одоо ийм гоё хэлбэр үүсгэсэн юм чинь бүгдийн сайхан хойдлын уусгаад дэрэлдээд өгнө. Хумс бүрээ нэг бүрчлэн сайхан дэрэлдээд тэгээд мөн уртлынхаа хэсгийг дэрэлээрээ ч юм уу эсвэл хатуу хураагаар ч юм уу арзаалгаж бас үрэх ёстой шүү. Тэгэх юм бол будалтынх нь тогтцсон сайн байна. Одоо ингээд сайхан бүгдийг клинсерээр арчаад тэгээд бейсээ тавиад үндсэн будалтандаа орно. Ийм гоё цэвэрхэн харагдчихээн. Бейсээ сайхан тавих нь гол нь энэ нөгөө нэг хумс учраас ингэж хажуу талаас нь харж агаад тэгшин байна уу үгүй байна уу гэдгийг хараад нэг доош нь харуулж гоё хэвэнд оруулчаад тэгэд хатаагаарай. Тэгэх юм бол хиймэл хумс илүү гоё юм өөрийн юм шиг гоё цэвэрхэн гоё хэлбэр гарч өгдөг шүү. За тэгээд энэ өнгөөр суурай тавьсан нилээн усархаг ягаан суурь өнгө байгаа. Эхний нэг давхраа юу ч гэсэн сайхан яваад ийм болж байна. Одоо сайхан 60 секунд хатаачи. Дараагийнх нь 2 дахь давхралтаа явж байна. Хумсныхаа айлч давхралтан дээр амар гоё цэвэрхэн байгааг хичээгээрэй. За 2 дахь давхралт нь ийм харагдчихээн. Ийм гоё цэвэрхэн. Ийм гоё харагдаж байгаа. За ингээд сайхан хатааж дуусаад одоо чимэглэл рүүгээ орно. Чимэглэлийн хамгийн эхнийх нь болохоор уусгалт хийх энэ повдер, тэгээд уусгалтын порлон, тэгээд порлоно барьдаг юм байна. Энэ болохоор ийм уусгалт хийхэд будагтайгаа хойлж уусгалт хийх зорилттой юм повдер авсан. Энэ анхны туршилт нь байсан. Тэгээ будгийн хажуу талд нь тавьж агаад энэ хоёроо сайхан холиод утгачихна. Тэгэд энэтэй хольж утгасан ч гэсэн манай уусгалт хийж байгаа өнгө нь ерөөсөө өөрчлөлт ороогүй. Надад тэр амар таалагдсан. Гэхдээ надад арай тод санагдаадсэн учраас би тэр ягаан усан өнгөнөөс хийгээд арай жоохон бүдгэн болгож өгсөн. Ингээд сайхан порлондоо шингээж агаад ингээд уусгаад үтсэн чинь энэ уусгалтын повдер бол надад үнэхээр давгүй санагцсан. Сайн уусгалтаа хийж чаддсан юм шиг мэдрэмж төрсөн. Тэгээд хөрхөн уусгалт хийчээ татаагаад дахиад жоохон хийчээ татаагаад ер нь бол таад маань яаж уусгалт хийдгийг ерөнхий мэдэх бах гэж бодож байна. Эхний суурь нь арай нэмхэн, дараа нь дахиад гол руу ингээд нэмээд тэгээ яваад ах юм бол хөрхөн голоосоо зах руугаа ууссан ийм уусгалт гарч ирсэн байгаа. За уусгалтаа хийж дуусаад дараа нь дунд урууныхаа гоё зураасыг зурах чинь ийм биер ашигласан. Энийг зурах гэж бас нилээ юм болсон. Миний төсөөллөөр амар нарийнхан байгаа гэсэн чинь нилээн бүдүүн зурах шаардлагатай байж таарсан. Тэгээд хөрхөн нилээн болж иж зурж дууссан. Юу ч гэсэн хатаагаад тэгээд гаргаж ирээд энэ нөгөө нэг зураасны ирмгүүдийн илүү сайн тодруулж өгсөн. Тэгээд ийм гоё цэвэрхэн болж өгсөн. Тэгээд дахиж хатаагаад тэгээд дараагийнхаа чимэглэл рүү орсон. Дараагийнхаа чимэглэл нь болохоор надад тийм нөгөө нэг тархаагч байхгүй учраас тархаагчийн оронд би бейсээ ашиглаад ийм бодолт хийсэн маа. Бейс доор нь тавьж өгөөд дээрэс нь нэг цэгээр нь бодолтуудаа тавиад жоохон хугацааг өнгөрөөгөөд харах юм бол энэ будуунууд нь ингээд хөөрхөн тарчна. Тэгтээ гол нь яг ямар бейс тавихаас хамаарат будган заримдаа тараад зарим нь болохоор тардаггүй шүү. Энэ Uno-гийн strong base бол тарж илээ. Одоо чихчэн уран дээрээ ч гэсэн бейсээ тавьчаад улаан өнгөөрөө гоё тархаагаад нэг гоё юм хийн. Ингэчээд жохон байж хахад л ингээд амар хөөрхөн бүдүүн болоод агаад. За ингэж хөөрхөн болгочоод хатаагаад тэгээ эрхүү уран дээр болохоор French тавья гэж бодсон. Френчийн эхлэлийн болохоор би ингэж тавьдаг. Гэхдээ Френчээ ингэж тавьчаад яг өргөн байна уу, нэмхэн байна уу гэдгийг харж агаад сайтар янзлаад өгнө. Янзлаад яг таалагдах хэлбэрт нь орчих юм бол сайн хатаач. За ингээд ерөнхий яг суурь чимэглэлүүд нь болсон.
Одоо энэ дээр нөгөөний бүнд 3D гээлээ ашиглаад цэцгээ хийн. Энэ 3D гээлийг ашиглах гэж би ер нь бол ийм амар ганган бодолд хийх сонирхол төрсөн. Тэгээд 5 ширхгийг ямар ч хамаагүй байрлалд эхлээд ингээд тавьчих. Тэгээд ийм нэг цагаан силиконы юмар эрзэнэн ч юм уу ийм юмар гоё хэлбэрийн засаад янзлаад өгөх хэрэгтэй. Хэлбэрийн засч янзлчаад би голд нь яг нэг улаан өнгөөрөө ингээд уусалд оруулах гад так гэд нэг ийм хөрхөн дараа төгсөн чинь энэ амар гоё тодорч харагдаж байгаа. Ингээд сайхан хатааж дуусчаад гаргаж ирэнгүүт нь ийм хөрх харагдчихээн. Одоо тэгээд энийг аваад эрхээ уран дээрээ дахиад цэцгээ хийн. Ингээд 3-ыг тавьчаад дахиад хэлбэрийн сайхан янзалж өгсөн. Би нөгөө нэг бөөрөнхий үзүүртэй цэцэг гэхээсээ илүү гурвалжин үзүүртэй цэцгэнд дуртай учраас ингэж гоё гурвалжин үзүүр гаргаж өгч байгаа. Энэ болохоор нөгөө улаан дээр хийж байгаа учраас голынхын цагаанаар явъя гэж бодоод тэгээд цагааныг голоос нь уусгаж өгч. За ингээд сайхан хатааж дуусчаад энэ нөгөө нэг өнгөгүй 3D учраас ийм үзүүрүүд нь их амар тод харагдахгүйсэн байхгүй юу? Тийм болохоор үзүүрүүд дээр нь нарийнхан цагаан зураас ингээд тодруулаад зураад өгсөн. Тэгсэн чинь ийм тод харагдахгүй байгаа ч гэсэн амар гоё тийм чамин цэцэг үүсгэж өгсөн юм шиг надад сүүл санагдаад байгаа. За одоо ингэж дууссан учраас дунд хурууныхаа голд нь 3 шигтгэн наад. Тэгээд ер нь бол манай бодолд дуусч байна. Дунд нь арай жоохон том шигтгээ, 2 цагт нь тэрнээс арай жижигхэн болгосон шигтгээнүүд наагаад тэгээд цэцэгнүүдийн голд нь нөгөө нэг эхэлж бэлдсэн цагаан саануудаа тавиад өгчнө. Цагаан саагаа гол нь их шамбарлуулахгүйгээр яг ийм боломжийн зөв хэмжээгээр нь тавиад өгөх юм бол таны цэцэг бүр үнэхээр харагдана. За ингээд гоё топо тавихтаа энэ шигтгээтэй хуруундаад эхэлж топ тавьсан бол тэрийгээ гялс ганцаархнынгийн хатаачаарай. Тэгэх юм бол гоё урсаж мурсахгүй гоё идэг. За ингээд топ тавьчаад ийм гоё болоод гараад ирсэн байна. Одоо бүгдээрээ хажуу тал руугаа илүү гарсан хүн байна уу үгүй байна уу гэдгийг ингээ сайхан нэг бүрчлэн хараад байвал тэрийг сайхан үрээд цэвэрлчих. Байхгүйсэн ч гэсэн нэг хөрх оруулаад гарах зүгээр идэг. Тэгээд цэвэрлснийхаа дараа сайхан тижээлийнхэн тосыг түрхээд нэг бүрчлэн бүхнэн рүү сайхан тижээлийнхэн тосыг түрхээд ингээд манай бодолт бэлэн боллоо. Ийм гоё болсон байна.